Сайн манайхан. За манай гэр бүл Канадаас Солонгост нүүж ирээд яг жил болж байна. Канадад байхдаа би өөрөө оюутан байсан болохоор өглөөнөөс орой хүртэл зөвхөн сургууль, хичээл, дээрээс нь дадлага гэж бүр завгүй байдаг байсан бол Солонгост амьдрал маань бүр тээс өөр байгаа. Шинэ орчинд дасах, дээрээс нь гэр бүлээ гэдэг хүн сонирхолтой байсан ч гэсэн соёлын ялгааг ойлгох гэж бухимдахтаа бухимдаал, гайхаал, магтаал явж байна да. Тэгээ ер нь драмагаа сайн үзээд ирсэн болж ял гэж бодож байгаа да. Хүүхдүүд маань хичээл сургуультай тасханд ажгүй хурдан байсан. Одоор хамгийн их цаг зарцуулж байгаа зүйл нь Google Translate, дээрээс нь Naver Map хоёр л байна да. Өөртөө зарцуулах цаг гаргаад Солонгост ажиллаа хийгээд дээрээс нь Монголд ажиллаа онлайнаар хийж байгаа. Мэдээж Солонгос учраас гоо сайхны юмнууд багаар туршиж үзэх мэтчлэн завгүй өнгөрч байна. За тэгээ та нар сонирхолтой байж магадгүй гэж бодоод өглөөнөөс орой хүртэл рутинээ бичлэг хийгээд орууллаа. Надтай хамт байгаарай. Тэгээд надад бол Канадын Costco-д Канадад одоо Costco зардаг хаамах үхий махтай харьцуулахад Солонгосын Costco-гийн махны үн 25-аас 30%-аар үнэтэй санагдаад байгаа. Америкаас, Канадаас, Австралиас за тэгээд Солонгосын өөрийнх нь хано гэж тэгээд бас зэрэглэлээрээ тэгээд премиум нэгдүгээр зэрэглэлийн зэрэглээд төрх бүрийн мах зардаг. Тэгээд бас амар үнэтэй санагдаад байгаа юм бол алим бид нар Канадад байхдаа BC-гийн алим, шинэ алим. За яг ийм уутыг нэг ойролцоогоор 11-2 доллараар 13,000 воноор авч үздэг байсан бол энэ 28,890 вон биш яах мөн тэ 28,800 амар үнэтэй санагдаад байгаа. Гэтэ одоо яах вэ? Тэгээ Costco-гоос буцаж ирээд хэдэн бууз хийгээд төлтөгөөд тавьчлаа. Махаа гэсэглэн байгаа дээр нь. Тэгээд яарсан үед хөлдөөсөн бууз гаргаж ирээд игнээд өгөхөд амар байдаг тий. Орой бид 3-5 өмнө 2-3 тойрог шагаа нисэлж байгаа юм л дээ. Шагаа нислэх нь ер нь Монгол уламжлал, соёлоо таньж мэдэх, тэгээд мал амьтныг нэрлэх, монгол хэлээр давтахад нь хэрэгтэй санагдаад байгаа. Дээрээс нь шагаа наадгаа нь хүүхдийн харааны чадвар хөгжүүлэх, тэгээ аливаа амийг ажиглах, харьцуулах, тэгээд нөгөө шагаагаа хооронд нь няслах нь гарын жижиг булчингуудыг нь хөгжүүлэх гэх мэт олон талын тустай юм билээ. Тэгээ мөн унтахаас өмнө хэсэг хугацаанд дэлгэцээс нь холдуулаад тархины амраагаад их зүгээр санагдаж байгаа. За манайхаа өдөр нэг иймэрхүү өнгөрлөө. Одоо усанд орчоод маска тавьчаад унтлаа. Маргааш өглөөж тусна. Хүүхдүүдээ хичээлд нүргэн. Тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзцгаая. Сайхан амраарай.